байцгаана уу хүүхдүүдээ? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 7 дугаар ангийн уран зохиолын хичээл эхлэхэд бэлэн болоод байна. Бид ерөөл магтаал гэсэн бүлэг сэдвийг үзэж байгаа. Тэгвэл өнөөдөр уран дүрслэл ашиглан магтаал зохиож сурах нэ. Өнөөдрийн хичээлийн зорилго уран дүрслэл ашиглан магтаал зохиох. Хичээлийн зорилт магтаалын бүтцийг ажиглан таньж, магтаал хэрхэн бүтсэнийг тодорхойлох. Толгой сүүл хэрхэн холбохоо төлөвлөх, уран дүрслэл ашиглан магтаал зохиох. Бэлэг-бэлгийн дээж. Цагийн саалталман хөрсөн цэцэн мэрэгдийн шүлгүүд. Цаас номонд бичигдээгүй хэлж өнгөрсөн ёроолууд. Сэнхэр хадаг цагаан сүүний ёслолтой. Сарвал ухаан уян өрөөсөн бэлгэлэлтэй. Сайн сайхны тэмүүлэл аштын бэлэг учралтай. Аливаа бүгдийг андуугүй шинжсэн ардынхан ёсыг гүндүүгүй сагсан ёроол магтаал минь. Сурах бичгийн 12 дугаар талд байгаа 5 хошуу малын магтаалын бүтцийг ажиглаарай. Таван хошуу малын магтаал. Баруун хөндийгөөр бараантан байдаг хулан 2 чихтэй, хумбан 4 туурайтай, хөөхөд ороо хөтлөхөд сайвар, унахад номхон, уралдахад хурдан, дөрвөлжин ташаага дүүрэн жороолдог, 4 туурай нь яралсан харагддаг. Дөмөн сайн адууны чинь буян хишиг дэлгэрт үгэ. Хатарч хүрэхгүй бэлчээртэй, харваж хүрэхгүй зэлэндээ. 100 унганы 100 заа нийлүүлж мятаршгүй 1000 хүрэх болтугай. Хойд хөндийгөөр дүүрэн хонгортон байдаг. Хонин шар нүдтэй, хондон ухаа зүстэй, ширээ бөхтэй, ширэм тавхтай, өндөр бөхтэй, өргөн тавхтай, тааж босхон таатай, далдаас хархан сүртэй, гоо сайхан биетэй, 30 хуруу зогдортой, шилдэг ат, ширвдэг тайлаг, шигшрэг инг, шилв баг торомны чинь буян хишиг дэлгэрт үгэ. Тэртэй говийг тэмээгээрээ дүүргэж, тэлж татсан зэлийг ботхоороо дүүргэж, төдөлгүй төм хүрэх болтугай. Урд хөндийгөөр улааран байдаг, эргээд барагддаггүй, ивэлгээд хүчрэгддэггүй, урт богино эвэртэй, уянг сайхан дуутай, ухаа хондон үхрий чинь хангай царамд нутагтай, хандгай бугын гүйдэлтэй, сүүл саваг сайтай, сүү шим ихтэй, чад оронгон эвэртэй, жартгай дайсанд амтай, хард харлан хайнаг сарлагийн чинь буян хишиг дэлгэрт үгэ. Сайхан хангайн уулыг сарлагаараа дүүргэж, уйлж ургасан дэрсийг үхрээрээ дүүргэж, уйлуулж татсан зэлийг туглаараа дүүргэж, бууралтгүй бум хүрэх болтугай. Зүүн хөндийгөөр зүсрэн байдаг төө эвэртэй, төгрөг сүүлтэй, даргай эвэртэй, далбан чихтэй, халив сүүлтэй, хавтгай ууцтай, хунгийн дуутай, дунгийн зүстэй, баян сүрэг хоньны чинь буян хишиг дэлгэрт үгэ. Хонхор хотгорыг хониороо дүүргэж, 2-3 гэрээг хургаараа дүүргэж, сааралтгүй сая хүрэх болтугай. Хангай говьд хосолмол нутагтай, хонь сүргийн хамт холын холд төвчээртэй, ямагт хошуучлах ааштай, янгэр сайхан дуутай, хаданд явхад цуцахгүй, халтарч унахыг мэдэхгүй, сэргэх тургих чимээтэй, сэлмэн дэрлэгэр эвэртэй, цэцэг цоохор зүстэй, цэвэр нарийн ноолууртай. Үн бүгдийг агуулсан үржил сайтай ямаач нь буян хишиг дэлгэрт үгэ. Яргуутай газрыг ямаагаараа дүүргэж,
эгнүүлсэн хүгнийг ишгээрээ дүүргэж залхалтгүй живаа хүрэх болтугай. 5 хошуу малын магтаал маань сурагч та бүхний ажигласнаар 5 хэсгээс бүрдсэн байна. Мөн хэсэг тус бүрийн эхлэлд тухайн малын бэлчээрлэх зүгийг зааж өгчээ. Жишээ нь баруун хөндийгөөр бараантан байдаг, хулан 2 чихтэй, хумбан 4 туурайтай гэж морийг баруун зүгээр бэлчээрэлдэг хэмээн хэлсэн байна. Хойд хөндийгөөр дүүрэн хонгортон байдаг гэж тэмээг хэлсэн бол урд хөндийгөөр улааран байдаг, хоньыг зүүн хөндийгөөр зүсрэн байдаг. Харин ямааг хангай говьд хосолмол нутагтай хэмээн малын зүг чигийг нь зааж өгчээ. Мөн 5 хошуу малын бусдаас ялгарах онцлог шинж чанарыг нь тоочин бичсэн байна. Монголчууд бид морийг хурдан морь, мөн молор эрдэнэ хэмээн хайрлаж хүнддэгдэг шүү дээ. Тэгвэл 5 хошуу малын магтаалд унахад номхон, уралдахад хурдан хэмээн бусад малаас ялгарах хурдан шинжийг нь харуулсан байна. 5 хошуу малын магтаалд зүс, зүсэм, бие эрэхтэн, дуу авиа, явдал, суудал, ааш, зан гэх мэт шинжүүдийг 5 хошуу мал дээр тоочин магтжээ. Мөн 5 хошуу малын ашиг шимийг тоочин дурдсан байна. Мөн буян хишиг дэлгэрэх болтугай хэмээн өсөн аривчгын ерөөлийг өргөж хэлсэн байна. Жишээлбэл метрашгүй 1000 хүрэх болтугай хэмээн адууг ерөөсөн байна. Ботгоороо дүүр гэж төдөлгүй төм хүрэх болтугай хэмээн тэмээг ерөөн өсөж дэвжихийг бэлэгдсэн бол туглаараа дүүр гэж бууралтгүй бум хүрээрээ хэмээн үхрийг бэлэгдэн хэлсэн байна. Сааралтгүй сая хүрэх болтугай гэж хоньыг ерөөн хэлсэн бол залхалтгүй живаа хүрэх болтугай хэмээн ямааг өсөн аривчгын бэлэгдлэр ерөөн хэлсэн байна. Хүүхдүүдээ шат холбоцыг ажиглаарай. Ширээ бүхтэй, ширмэн тавхтай, өндөр бүхтэй, өргөн тавхтай. Энэ 4 мөрийг ажиглахад ширээ бүхтэй, ширэм тавхтай хэмээн эхний 2 мөр нь иш үсгээр эхэлсэн. Дараа нь өндөр бүхтэй, өргөн тавхтай хэмээн 3 4-р мөр нь хоёулаа өө үсгээр эхэлжээ. Тэгвэл 2-2-оор нь ижил үсгээр толгой холбож зэрэгцүүлэн холбосон байна. Шүлгийн айзам хэмнэлийг бүрдүүлж байдаг гол зүйл нь холбоц юм. Шүлгийн холбоц гэдэг бол нэг ёсондоо уншихын явцад сонсогдох авианы цойроо бөгөөд яруу найргийн уламжлалт хэлбэрүүдэд энэхүү цойрыг авианы ижилслээр бүтээдэг. Холбоцыг байрлалаар нь зэрэгцээ, салаавчлах, хаших гэж ангилдаг. Мөр бүрт той, тай гэсэн нөхцөл бүхий үгээр холбосон сүүл холбоц илэрч гарч байна. 5 хошуу малын магтаалыг задлан шинжиллээ. Бид хангай магтаал, эмээлийн магтаал, 5 хошуу малын магтаал зэргийг үзсэн. Сэдвийн хувьд
эдгээр магтаал нь уул усны магтаал буюу хангай магтаал. Харин эмээлийн магтаал маань эдлэл хэрэглэлийн сэдэвтэй магтаал байх нь. Харин таван хошуу малын магтаал болохоор мал амьтны сэдэвтэй магтаал юм аа. Тэгвэл бид магтаал бичихтэй толгой сүүл холбоцыг орхигдуулахгүй байх нь байна. Мөн мөр үгийн тоог тэнцвүүлэх хэрэгтэй. Уран дүрслэл ашиглах, мөн бүтсэн эдийг нь тоочж бичих, магтаж багтсан байдлаар эерэг өнгөстэй бичих нэ. Монгол ардын аман яруу найргийн уламжлалт өвөрмөц нэгэн төрөл бол магтаал юм. Магтаалд тухайн дүрслэг түүний сайн сайхан шинжийг тоочин дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн байдаг. Багш нь таван хошуу малын магтаалыг уран уншиж сонирхуулсан. Магтаалын нэгэн онцлог болвол аялгуулан унших шүү дээ. Тэгвэл аялгуулан магтсан магтаалыг одоо бүгдээрээ сонсцгоё. Ерзэн хандын зохиол таван хошуу малын магтаалыг та нартан сонирдуулъя. Цагаамдсан хоньныхаа хургийг хөхүүлэн магтъя. Хонгор дүүрэн бэлгсэн, хонгор сүн мэлтсэн, хоормог тарган дэлгэрсэн, хотол жирдэ, хурд зогстой, хун цагаан зөстэй, хонин олон сүргээ, хургал төлөх үед нь хуураа ууцаан бадасан, хужир сүүзэгсэн, хашаа хороо зассан, хадлан бардаа бэлдсэн, харуулсан дулаан хэвтэр хөрөө ниссэн таслахаа уудаг чүртэл билээ. Усан хөлдөхгүй худагтай, ариун цэврийн кэргэлтэй, ангаа хэмээр хангалттай, арслихын жижүүртэй, хөвөн зөөл ноосорон, хөрслөг дулаан, арсаараа, хөлдөө түүхээ эдээрээ, бэлтгэлийн төвгөө хангаж, бэлэн сайхан эдүүлж мэдүүхнээ хангадаа. Бид таван хошуу малын магтаалын нэгэн хэлбэрийг аялгуулан магтсантай танилцлаа. Гэрийн даалгаварт хүүхэд та бүхэн магтаал зохион бичээрэй. Сэдв нь хүний тухай. Толгой холбоц, сүүл холбоц, мөр үгийн тоог тэнцвүүлэхээ мартуузай. Өөрсдийн бие дааж зохиосон магтаалаа аялгуулан магтаж сураарай. Өнөөдрийн хичээлээр бид таван хошуу малын магтаалын бүтцийг задлан шинжлэх аргад суралцсан. Бие дааж магтаал зохиож бусдтайгаа хуваалцлаа. Хичээлдээ идэвхтэй оролцсон суралцагчдаа баярлалаа.